Hi guys. Том байна. Жирэн. За хэдүүлээ window shopping content-ээр эргээлээ. За тэгээ window shopping content учир нь болохоор та хэд гэрээсээ дотор бол дэлгүүр дээрээ тэгээ хэдүүлээ хамтдаа шопингцгаая. За хэдүүл өнөөдөр болохоор улсын их дэлгүүрөө 2 давхрыг Calliope брэндээр ирсэн байгаа. За тэгээд хэдүүл ороод дэлгүүртээ танилцъя. Let's go. За битэр Calliope-г бол яг анх нэгтнээс нь хойш ер нь банк үйлчлэгч байгаа. Тэгээд үнэний хувьд тэгээд загварууд маш гоё те хосолтой. За хэдүүлээ бол эхний яг райлтаа энэ дэлгүүр нь орж ирээд танилцъя. За ер нь бол дэлгүүр нийтдээ бол 70% хүртэл сейлтай байгаа юм байна. Тэгээд сейлэнд болохоор амар маш гоё те өмнөх сизонуудын загварууд бол багтсан байна. За хэдүүл эхнээс нь танилцаа авчи. За энэ хэсэгт бол дандаа knitwear те ер нь бол нооссон хувцсууд байна. Доор нь болохоор төрөл бүрээтэй янз бүрийн бинт ер нь таарахаар янз бүрийн жинс байна. За хэдүүл хамтдаа харцгаая. Crop те ерөнхийдөө бол яг ингээд бас урт өмсгөө те crop загварууд бас дуртай хүмүүс байгаа. Тээнийх нь юу айгуу гоё надад таалагдчихэв. Хоолойных нь амин гоё өргөн хоолойтой юм байна. Тэгээ ер нь биенийхээ пропорц те нэг жоохоо одоо хөлөө урт харагдуулах хүсэж ивэл ер нь crop хувцас өмсөд амин гоё тохиромжтой байдаг. Бол нэлээд хямдэрсэн баа мэн. Ер нь джинсэд нь 100-аас 50% хямдраад 49,900 болцсон байна. Одоо манай энэ өвлийн хүйтэн нөхцөлтэй манайх одоо 20 бараг хасах 35 хүрж байна. Тэгэхээр ер нь бол энэ үйл зайлшгүй хүн болгонд байх хэрэгтэй юм. Хоолойтой цанц гэж бодож байна. Юудэм алгатай. Тэгээд үнэ нь болохоор 75,900 болцсон баа мэ 50% хямдарч байгаа мэ. Тэгээд ер нь барихад бол материал аюу гоё өвтэйхэн. Тэгээд над дүнг нь бас маш сонирхолтой. Энийг бол одоо тренд болж байгаа те цэнхэр өнгө юм уу гоё өөр ингээд те ягаан өнгөтэй ч юм уу гоё хослуулж үзэхэд бол гоё. Тэгээд загварын гоё минималистик юм байна. Энэ ямар хөөрх юм. Энэ бас хөөрхөн бас классик те нэг жоох эмэгтэйлэг Chanel стилтэй хувцлах дуртай эмэгтэйчд бас гоё доороо тэгээд минималистик юм гоё мам жин ч юм уу те нэг эсвэл богино юм шулуун джинс өмсчих юм бол ерөн гоё тийм ретро те эмэгтэйлэг feminine тийм лук болох юм байна. Өргөн джинсэн дээр ингээд цамцаа өмсчихдээ тэгээ хөөрхөн балет гэх юм уу те тийм өмсөхөд бол аймгүй ингийн тэгсэн мөртлөө эмхтэлэг. За энд болохоор сейл нь бас Tommy Victory олон жил шилсээ гоожилж байгаа цамцсан байна. Маш гоё тийм сесси хардаж маадуу те. Тэгээд хэдүүлээ Tommy Victory нэг нь баг энэ цамцтай орлоо бүрдүүлнэ гэж би бодож байна. Мөх хөөрх юм бэ. Энэ цамцыг хараа. White City badge стил байна. Ер нь бол энэ цамцыг бол яг ингээ 2000-ад оны нөгөө нэг ингээ оюутан анианаар ингээ өмсдөгтэй тийм стилтэй харагдаж байна. Тэгээд яг одоо трендэнд орж байгаа white city те ретро яг 2000-ад оны ер нь хувцас стил буцаад модонд орсон байгаа. Тэгээд энэ цамц маш хөөрхөн гэж харагдахаар байна. За хэдүүл энэгээр явъя те энэ бас хөөрхөн те. Амар тийм preppy, girly тийм хөөрхөн сонирхолтой юм бамбалцсан хатаазууд байна. Нэг ч одоо яг юм хүүтэнд өдөр тутамдаа юм хоолойтой цанцтай хослуулад тэгж бас өмсч болох юм. Доороо ч гэсэн яг юм нөгөө сүлжмэл өмд өмсөд хөөрхөн жижиг ааг юмуд орно. Их тийм эвтэйхэн готл өмсч болох юм байна. Ер нь одоо яг энэ шофт дандаа юм cozy жоо өдөр тутмын cozy юмнууд байх шиг байна. Одоо энэ жил бас animal print амар модонд байгаа. Тэгээд энэ animal print буцаж орж ирсэн. Тэрээс муурн гарч ирээд. Нэг бас 100 ч юм уу хөөрхөн яг дотоороо юм мини скерт өмсөд те ледрин ч юм уу те ингээ арсан мини скерт өмсөд cowboy готл өмсөд тэгээд хөөрхөн яг тийм стайлингдад бас болох юм. Энэ цамцыг одоо зөвхөн бас сорооч шиг биш бас дээврөө нөгөө нэг жакет чигээс давхар дотроо мак ч юм уу футбол ингээ давхарлаад бас өмсч болох юм байна. Хэлбэр нь болохоор яг тийм жоо бас санийх шиг wide leg юм шиг байна. Энэ сонирхолтой. Энийн цаас адилхан яг тийм адилхан цамц байна. Цамцын тэгтээ арай өөр жоохон текстуртай юм байна. Гэхдээ яг энэ хоёрыг хамт өмсч болохгүй ш. Яа тэгвэл энэ бол цөм хаач болно. Тэгээд тэгэхээр эсвэл аль нэг нь яг юм одоо detail ихтэй байвал дээдл нь жоохон тийм арай simple те жоохон тийм монохром байвал арай жоохон цэвэрхэн харагдана. Хоёулыг зэрэгчиж өмсч болохгүй шүү. За энэ шалт болохоор бас хэдэн джинснүүд байна. Энэ болохоор wide leg гэнэ тийм. Тэр судалтай юм байна. Тэгээд ер нь wide leg гингүү доошоо нөгөө таазнасаа тийм таазнасаа ингээд ер нь өргөн явцдаг. Гэхдээ энэ бол ингээ амар өргөн биш. Яг ер нь straight баг straight дүүл юм. Ямарч биений галбартай хүнд амар гоё тохирохоор джинс байгаа тий. Ялангуяа ингээд дээрээсээ ингээд яг юм таал дээр ингээд өндөр авах юм бол ер нь бол амар урт харагддаг хөл.
За энэ shelter болохоор яг саний энд байсан white leg өмөд үргэлжилж байгаа юм байна. Гэхдээ энэ санийхээ бодвол бас юм оруулалттай юм байна. За тэгээ энэ 100 бас яг джинс өмсч буцаж эхлэх баха. Би яг сүүлийн жил ер нь баг джинс өмсөөгүй. Тэр тусмаа бүр цайвар джинс амар заван болгоо. Бэйсагаал өөр дээр юм асгачдаг. Ямар гоё өнгөтэй юм бэ. Нэг цав цагаан мөртлөө бас жоохон тэм нэг юм одоо тэр сүүн мөртлөө бас жоохон нэг тэм хүүтэн гоё джинс юм те. Ястаа гоё цэвэрх юм шиг. Энэ яг тийм 80-аад 90-аад оны Friends гэдэг нөгөө нэг онлайнтэй яг тэрэн дээр ингээд тэд нар чи байгаагийн мам стилтэй тийм джинс өмсдөө шүү дээ. Тэгэл тэр шафер халт яваад үзчихээ. Надад Калиопеаг юугаар таалагддаг гэхээр хүн бүр өөртөө ороод бүр яг нэг юм дурлаад авч гарахаар тийм гоё агаад ер нь ажил хэрэгчтэй өдөр тутмын шоуны бүх төрлийн хувцас байдаг болохоор ингээд нэг дэлгүүр хэсэгтээ бүх амьдралын нөхцөлтэй хувцас олж олно. Энд бол бүх төрлийн костюмнууд байна. Пижакнууд нь ч гэсэн өөрөөр хэлбэртэй ер нь таалтай, таалгүй, oversized, бариу гэж бүр янз янз ахсан. Тэгээ өнгөөр нь ч гэсэн өө ямар гоё. Гоё сафари стилтэй. Пижак тийм мөртлөө ингээд жоохон тийм гоё халаатчиг гоё хэлбэртэй юм бэ. Гоё энийг одоо жишээл доороо гоё саний white leg гоё цэнхэр өнгөтэй джинс өмсөд тэгээ гоё макасин өмсөд тэгээ би хажууд нь зураг оруулж тэгээд гоё дотроо ингээд саний Jerry-г төрөө үзүүлсэн нэг юм зураас нь хар цагаан тийм нэг цонц байсан. Тэрэг ч дотроо өмсөө гоё өдөр тутмын лук болгож болж байгаа байхгүй юм гоё. Энэ бас юм гүсийн одоо энэ монголоор юу гэдэг юм бол энэ гүсийн принт гэдэг сайн хөөрхөн үнэтэй харагдуулдаг принт. Энэ ямар сонирхолтой юм бэ энэ хараа. Энэ пижакын бүртлөө бин тамирын одоо юм материал байдаг шүү дээ. Жерси яг тийм жерсаар хийцээ. Ямар хөөр юм бэ? Пижакын мөртлөөр ингээд доороо жисэн ингээд амар гоо өргөн яг энтэй адилхан бин тамирын өмд өмсөд. Тэгээ доороо ингээд амар өргөн одоо илүү урт хамартай гутал өмсгөл амар гоё. За амар гэдэг үг амар хэлчихлээ. Ер нь бол гоё пижак байна. Би өмнө энэ пижакээс харж байгаагүй. Юм жерси. Тэгээд амар гоё. Бараг одоо энэ лук дээр бас өмсөд гоё харагдах болоод тийм. Ганцхан дээр болохоор юм шиг этгээтэй юм байна. За энэ пижакын дотроос нөгөө одоо бас тренд болж байгаа юм дотор хувцас шиг юм палажууд байгаа юм мини те. Эсвэл амар бүр макс ч юм уу те. Бас энийг өмсөд амар гоё харагдах юм байна. Энэ velvet бас гоё пижак. Эдний доор харин жинхэнэ нөгөө одоо энэ матлаас нь silk dress-д амар гоё харагдана. Тэгээд эний доор бас silk dress ч юм уу эсвэл өмд бас бийж болно. Эсвэл бас ингээ хосоор нь шууд ингээд өмдөн дагаад байгаа юм шүү дээ. Total яг юм velvet look бас байж гоё. Доор нь яг юм шүргэр одоо хамартай гутал өмсөр. Тэгээ зүү цогцолж чадах юм бол амар гоё тансаг харагдана. Буруу цогцолоо те өөртөө яг ингээд таараагүй дизайныг сонгох юм бол ер нь хоцрогцоо харж магадaltaй шүү. Тэгэхээр маш болгоомжтой. Animal printтэй юм амар секси өмд байна. Яа би надад яг юм нэг юм leopard өмд байдаг. Бид одоо тэрийг санаа зовоод өмсдөг. Гэтэ яг энэ принтнаас амар гонтой харагдав юм. Миний өмднийх бол жоохоо тийм хоцрогдсон гэх юм уу. Энэ өмд яг одоо нөгөө цаг үед дагсан амар гоё. Энэ 100 бүр яг animal print буцааж модонд орж байгаа. За хэдүүлээ энэ голоор хэлээд жоохоо явж үзье. За энд бол амар сонирхолтой юм харагдаж байна. Им секси торон цамцнууд байна. Тэгээд ер нь одоо энэ сизонаар ер нь хэдэн сизон готиктэй dark стил ер нь бол модоос гарахгүй байгаа. Тэгэд яг та бас өдөр тутамдаа ингээд амар бас тийм dark стилтэй биш бол ийм цамц ер нь цанцаар гоё стайлингаар бол шидэж болно. Тэгээ заавал бүр ингээд астетикийн 100 ороод ингээд нөр будалт нь жоохон тийм тэ хурц өөрийнхөө буддаас сурцсаасаа жоохон хурц болгоод тэгээд иймэрхүү торон цамц өмсчихэд бол харагдана. Тэгээд торон цамцсан яах нөгөө нэг харагддаг болохоор хүмүүс бас ингэж жоохон торон цамцаас айдаг. Заавал дангаар нь бас шалдан бин дээр өмсөх шаардлагагүй. Сароочкын цамц ч юм уу те нэг өөр цамцсан дээр бас хоёр давхарлага болгож өмсч болно. Цаанаас баг бидэрт ингээд шууд брадлеттайгаа ер нь бол билээхээ ингээд зарагдчихэв. Минийх нь тэгээд кружева те одоо энэ лейс нэг гоё хийтэй юм байна. Ер нь тэгээд лейсний бас дотроо бас тансаг гоё муухай жоо хямдхан харагдуулдаг гэж бас байгаа. Энэ лейс нь бол айгүй гоё сонголттой байна те. Тэгэл энэ ред хөшөлчээ. За энд бол күрчгний ер нь юм өсгийн ер нь heaven байх шиг байна. Энэ ред дээр энэ бол маш таалагдж байна. За энэ бүр жакетнууд бүр төрөл төрлөөрөө байна. Бүр ингээд милитари, боохоо бүр хүссэн хэлбэрээр байна. За би та үзүүлээ. Энэ болохоор ер нь тийм минималистик шууд надад тийм 70-аад оны минимализм стайл харагдаж байна. За одоо энэ бүр жинхэнэ
Одоо энэ 26 онд бас ер нь цацаг буцаад модонд орсон байгаа. Тэгээд ер нь бол бохоо цацагтаа тэгээд за хамгийн бол ойлгомжтой стайлинг бол саяны джинсэл авахд ер нь бол ингээд харвал шууд өөр стилтэй өмд нь шууд өөр ингээд амилж байгааз тэгээ энэ доор кабой гутал эсвэл тэг яг миний ярьсан лофер гоё шелдер чичээ гоё. За энэ бол яах вэ гоё бас гоё юм байна. Ер нь жакет болгон дээр ярьчих гээд байна. Энэ болохоор яг юм кропын бүртлээ мото эстетиктэй жакет байна. Тэгээд надад бол өнгөн таалагдж байна. Яг юм шууд хар биш. Жохон юм саарал ногоон гэх юм уу. Энийг бас гоё стайлинг даашиж болох юм байна. Энэ орж ирээд бүр шууд миний нүдэнд яг ингээд туссан бол бомбер энэ байна. За энэ бомбернийхээ онцлог нь болохоор бас энэ 26 онд их арчигдсан, нэг амар утцсан те нөгөө нэг одоо ингээ амьдрал үзсэн хувцснууд бас тийм модонд орж байгаа. Тэгээ хэлбэр маш таалагдж байна. Одоо ийм нэг гоё доошоо дээр өргөн байж доошоо бариу олдог. Энэ жакет маш гоё. Өөрийнхөө гардеробонд бол нэвтрүүлэх бол маш гоё жакет харагдчихэ. Одоо ер нь эмэгтэй хүмүүс харахад бол 10-ных нь бараг 3 те юм өслөгтөд харж байгаа. Дээрээ Томиг хэлсэн шиг те дээрээ ингээд амар экстра байх юм бол доороо ер нь бол жоохон ингийн байвал маш өмтэй те гоё зэгцтэй харагдах байх. Хөөх. Энэ өслөг жилет гингүүд шууд надад нэг тийм Y2K те одоо нэг 2000-ад оны стил буцаад модонд орж байгаа юм шиг стилтэй харагдаж байна. Гэхдээ энийг бас стайлинг шалтгаалаад заавал юм эстетиктэй Y2K энэ төр болохгүйгээр гоё эмхтэйлэг юм насан турсантэй нэг одоо тийм цагаан жишээлбэл доороо ингээд амар өргөн цагаан өмд джинс өмслөг гэхэд дээр ингээд юм өсгөхтэй хоолойтой цамцтай бас маш гоё тийм үнэтэй уулны курортод явж байгаа юм шиг тийм үг бас бүрдүүлж болох юм байна. Доор болохоор юм дублёнкнууд төрлөөрөө байна. За дублёнкийн талаар ч одоо олон юм яриад явах дээ. Ер нь гэхдээ энэ дублёнкных нь онцлогуд нь болохоор гоё кроп загварууд байна. Тэгээд даарвал ингээд захаа өргөд ингээд тавчилчт юм байна. Тэгээд ийм босоо захтаа олчт юм байна. Гоё зимон тийм Нью-Йорк. Тэгээ юм Zoe Kravitz-ийн нөгөө нэг Канзны дэлгүүрт ажиллаад байдаг. Нэг тийм эклектик стилтэй нэг тийм артисттэй нэг тийм гоё. Тийм бохема. Энэ хавьд болохоор яг корсетууд топууд байгаа юм бай. Тэгээд ер нь бол корсет бол Jerry бит хоёрын одоо шкафнд бас нэлээд их корсет байдаг. Тэгээ бит хоёр одоо өдөр тутам зураг аваад стайлингдаа нэлээд ашигладаг. Ер нь бол 3-4 төрлийн таны шкафнд корсет байхад ер нь бол насан туршдаа гоё өөр лүгтэй бүрдүүлээд бас хэрэглэж болно. За энэ корсет болохоор юм хөө арьсан юм байна. Амар симпл, цэвэрхэн, минимал стилтэй корсет байна. Тэгээ энийг болохоор яг мэдээж шоунд өмсч болно те. Тэгтээ энийг бас сароочкын цамцсан дээр бас ингээд давхарлаад бас лук болгож болно. Жишээл за энийг сароочкын цамц заахад ер нь ингээд бас ингээд давхарлаад дээрээсэнтэй доороо саний яг өмнөх юм кноптой те эсвэл зөвөр ямар ч одоо илүүттэй зүйтэй байхгүй цэвэрхээ ингээм арьсан одоо те шулуун өмд өмсөд бас ингээд гоё яг юм ажлын те өдөр тутмаа эсвэл тийм ажилтаа өмсч байгаа ч тийм лук бүрдүүлж болно. Энэ стогой сарааж биш. Аймаа за нэгт болохоор яг юм загвар нь амар гоо урт юм байна. За хоёрт болохоор яг энэ принтүүдийнхаа ингээ хаалгаа нь ингээ өөрөөр принт ингээ таслаад ингээ те ингээ коллаж болох цай амар сонирхолтой юм байна. Тэгээ энэ сараачк болохоор яг бас олон төрлөөр өмсөж байна. Таны ингээ шүүгээд байхад таныг болох нэг палажер өмсөд. За тэгээд ингээ бүсээрээ ингээ бүслээд гоё яг палаж болгож болох юм байна. За хоёрт болохоор яг бүр wide leg те эсвэл зөөр гоё. За ер нь бол яг wide jeans-тер амар гоё харагдах юм байна. За ингээд цэнхэр өнгөтэй джинс гэж бодъё л та. Цэнхэр өнгөт джинстэй ингээд бэрх нягаад гоё яг ингээд бүсээ гоё ингээд хавчаад тэгээд энийг хэсгийг ингээд задлаад ингээ онгорхоо байлгуул аваас амар гоё зэвээ харагдана. За тэгээд доогоор болохоор бас амар сонирхолтой гой шортууд байна те юбкнууд шортнууд. Тэгээд төрөний ярьсаа те ингээ шинэ жилээр та хэрвээ юм цаатай юбк ч юм уу те шорт авсан бол энийг яаж гоё өдөр тутамдаа болох вэ гэвэл энийхээ доор гоё яг юм трико зузаан трико өмсөд бас гетер
Тэгээ дээрээс болохоор яг тийм адилхан өнгөтэй бас ноосон цамц өмсч болно. Гоё оверсайз те. Амар cozy look бүрдүүлээд. За энэ shelf дээр бас амар сонирхолтой гоё өмднүүд байна. Ер нь төрөний white leg хэлбэртэй те загвартай бүртлээ. Материал нь маш сонирхолтой, жоохон тийм velvet чимшигтэй. Жоохон кордуро гэдэг хаа нэг ч. Ой, боже. Sorry. Энэ кордуро гэдэг хаа энэ материалыг тийм джинс өмсөх дургуул энэ болохоор бас ийм альтернатив болох маш гоё сонирхолтой лук гоё харагдуулдаг бас материал байгаа. Тэгээд энэтэй адилхан зөвхөн өмднүүд нь биш бас дагаад юм бас жакетууд нь байгаа юм байна. Тэгээ сорочка жакетууд. Одоо Calliope бол сонирхолтой урамшил явагдаж байгаа юм байна. Энэ 3 shelf-аас 3 дуурай юм аваад 69900-аар авах боломжтой байна. За хэдүүлээ тэндээс юмнууд сонирхъя. За надад шууд нүдэнд туссан юм болохоор энэ юбк байна. Би өөр амар тийм панк стил дуртай. Тэгээд ийм хэн болохоор яг ийм Шотланд тийм клетка. Одоо энэ юбк нь өөрөө амар классик завартай юм байна. Энэ харандаа тийм. Тэгвэл энийг яаж гоё панк харагдуулж астетик харагдуулж болно гэхээр доор амар том юм ултаа тийм одоо төмөр мөмрөө оруулахтай юм өндөр төрийтэй юм гутал өмсөл амар гой харагдах юм байна. Тэгээд дээр болохоор яг юм арьсан жакет ч юм уу эсвэл түрүүний хэдүүлэгээ харсан юм lace цамцнуудтэй сорочка цамцнууд байлгаж болох юм байна. Энэ нэстэ гоё юбк байна. За энэ болохоор амар сонирхолтой юбк харагдаж байна хараа. Амар гоё деталь нь болохоор юм асимметрик юм байна. Нэг тал нь ингээд тайрагдсан юм шиг. Тэгэхээр над шиг ингээд ийм тэ өндөр төрийтэй юм готлон дээр бол бас зэмүүл харагдах юм байна. Иймэрхүү бас арьсан юбкнүүдтэй яг юм макси миди урттай юм юбкнүүдийг бас өөрийнхөө офисны өдөр тутмын ер нь шүүгээд бас нэвтрүүлэхэд хизээч илүүддэг. Яагаад гэвэл энэ ямар ч хувцастай цогцдог. Тэгээд лукийг бол илүү тийм хурцлж гой сонирхолтой болгож өгдөг. Энэ жилээс килот бас буцаад модонд орж ирж илээ. Тэгэхээр онцлог нь болохоор яг ингээд урт нь бол яг классик өмдөөс илүү богино байдаг. Тэгээд энэ нь болохоор таныг жоохон номхон харагдуулах юм аюултай байдаг. Тэгэхээр та бас ийм өмд өмсөх сонгосон бол доороо бас гутлаа айгу тий зөв сонгохыг тань зөвлөе. Энэ шефнийхаа бас онцлог нь болохоор түрүү Жеригийн хэлсэн шиг 69 зүгээр багтаад те 3 ширхэг юм авч болох юм байлээ. Хэдүүл яг энэ шалт дээр юу хацаа харцгаая. За ингээд тэр чигтээ ингээд бас төрөл бүрээ бүр ноосон цамцууд харагдаж байна. Тэгээд миний бол шууд нүдэнд туссан эхнийхээ ноосон цамц энэ байна. Амар хөөрхөө юм кроп жижигхэн юм бас яг төрөнд шүү дээ 90-ад оны тийм гранж стилээс харагдлаа. Тэгээд энийг болохоор яг одоо шууд юм лук харагдаж байна. Шууд юм таалан дээр биш доош ингээд бүслэхэн дээр ингээд гоё ингээд юм шулуу урт юбк өмсөө. Тэгээд доор юм том овартай юм бүүц өмсөл амар гоё яг тийм гранж тэ над шиг одоо юм хөзөөний юм чокертай болоод амар хөөрхөн ингээд юм 90-ад оны гранж лук харагдаж байна. Хөөрхөн энэ бас доор ингээд уйдаг сонирхолтой цамц. Энэ бас амар урт болохоор эний бас доор леггинс өмсөд бариу бүр хар Жеригийн төрөө хэлсэн нөгөө нэг юм бариу стрип леггинс гэдэг чинь доороо уяатаа өнгөрөхөө тийм өмсөлөөс амар хөөрхөн загвар байна. Энэ бас ямар гоё өнгөнүүд вэ? Энэ цамцын өнгөнүүд амар гоё юм. Тэр энэ өнгийн юм сонгож байгаа бол ер нь бол эсрэгээрээ бүр ингээд color block болгоод одоо бас color block модонд байгаа. Тэгэхээр энийг одоо комплементар өнгө гэж байдаг. Одоо яг гурвалжин дээр яг эсрэгт нь байгаа одоо юм өнгө ч юм уу те. Одоо энийг жишээлбэл гой бүр тод бүр фуксээ ягаа өнгө ч юм уу эсвэл одоо юм чернил ага ховт өнгийн хувцастай амар гой цогцсон те. Тэгээс энэ цамцны бас завар нь гой доотлоо тавчуудаа ингээ энэ хүртэл задлаад ингээ хүүсээ гаргаад бүр амар секси хэлбэртэй болгож болох юм. Би бас ер нь лук бүрдүүлэхдээ тэр чигтээ одоо энэ нэг урамшуул зарлцсан энэ шелфудаас бас нэг лук бүрдүүлэе гэж бодож байна. Тод лук тэгээд 3 итмээс бүрдсэн ингээ яг 69-900 ямар лук бүрдүүлж болохыг гэдэг л харцгаая те. Cute preppy стилтэй болж болохоор юм юу вэ? Палаж байна. Тэгээд энийг болохоор им өндөр төрийтэй гутал тэгээд дээрэс нь дотроо магадгүй сорочкын цамцсан дээр өмсвөл амар хөөрхөн тийм 60-аад оны дээ бас preppy юм сурагч стилтэй. Gossip girl. Тэ ерөнхий gossip Tommy гэлжээр gossip girl style тэ нэг юм лук бүрдүүлж болохоо харагдаж байна.
Wow. Studio 54 disco style. Энд ихтэй ямар гоё даав. За энэ хэсэгт болохоор ийм мөр гардаг ийм секси сүлжмэл палажууд байна. Тэгээ би өөрөө бас ийм мөр гарсан палажныг өмсч чаддгүй яадвал нөө нэг бүх төр хуянтаа болохоор амар тийм гүзий харагдаад. Гэтэ амар гоё юм нарийнхан мөртөө огтуд айгүй гоё харагдаг. Тэгээ энийг бас заавал ингэж секси байхгүй гоё доор нь ингээд магадгүй амар гоё өргөнтэй бинт тамирсгүй намирсан өмд өмсөл гоё тийм нордиктэй минималист тийм одоо Копенгаген фэшн шоу стайлтаас гэж харагдуулж болох юм байна. Зураг хасарна. Копенгаген гэдэг юуг нь яриад байгаа юм. Гоё. Энэ бас маш сонирхолтой комбинезон байна. Яагаад гэвэл энийх нь нэгт одоо тренд болж байгаа юм торон оруулахтай юм байна. Тэгээд энийх нь надад энэ хоолойных нь хэсэг нь амар таалагдж байна. Ер нь бол ингээд чэж мөр ингээд онгоох юм байна. Тэгээд энэ нөгөө нэг нийлцэх комбинезон болохоор айгүй гоё үнэтэй тийм стайлигнаас шалтгаалаад айгүй гоё тэгэж элегантны тийм жоохон энэ стилтэй стайлинг хийж болохоор юм байна. Бас ингээд 3 ширхэг 69-900-д орж байгаа юм байна. Энэ өмд маш их таалагдсан. Ингийн яг классик өмдтэй. Гэхдээ гоё өргөн. Тэгээд материал нь айгүй гоё ингээд намирдаг. Хүнийг зундаач өгөлдөөч ер нь гоё стайлингдэж болох юм байна. За хэдүүл хамтдаа юм сонирхолтой хэсгэр очие. Accessories. 26 онд ер нь бол statement бүснүүдтэй юм амар том өргөн бүснүүд модонд орж байгаа. Хөтлийн гоё эрзэнэ оруулахтай юм байна. Тэгэхээр ер нь бол сундадраас mer free size гэсэн үг юм байна. Цүнх бас ер нь лук амар чухал хэсэг байдаг. Гэхдээ яг би хувьдаа бол цүнхнээ сонирхтөө. Тэгээд яг нөгөө нэг юм tote bag дандаа барьж явдаг. Тэр нэртэйхээ санагдаа. Тэгээд Tommy Peter нөө стайлинг ажлын улмаас дандаа нөө амар том өөрөвчтэй явдаг. Гэхдээ энэ ч амар хөөрхөн юм мини бас цогтнуудыг цуглуулдаг. Энэ ямар хөөрхөн юм. Тэгээд өөрөө бас магадгүй амар минимал тийм гоё цэвэрхэн лук бүрдүүлчихэд ганц юм statement ингээ акцент цүнхэн дээр бас ингэж сонирхолтой акцентаа барьжлах юм байна. Тэгээд энэ бас гоё цүнхэн амар гоё том. Тэгээд тэ нөгөө нэг буташиг одоо амар их бас юм авч явдаг. Бүх ажлынхаа юм хийгээд авч явдаг хүмүүс зөксөн. Тэгээд доторх нь амар гоё өнгөтэй юм байна. Яг одоо ингээд бусад хувцснуудтайгаа адилхан бургүнзээ дотортой юм байна. За тээнийх нь үн болохоор 55-900 олцсон байгаа юм байна. Маш боломжтой өнгөтэй. Төлнүүд бол яг Tommy Peter түрүү ингээ яриад байгаа. Тэгээ том ингээ арцаар уултаа төмрөө оруулах тийм хүнд тэгээ гутлнууд бас айгу гоё лукн дээр бол бас харагддаг. Энэ бол аймаг гоё сонирхолтой гутал нь тийм. Түрүү хэдүүдээ баахан гоё 70-аад оны стилтэй лукнууд гэд ярьж ирсэн. Тэрний дор бас ингээд клаш өмдөд дор бас юм ковбой тийм хэлбэртэй загвартай гутлууд байвал бас лукыг айгу гоё харагдуулах байх. Малистик принттэй гутал нь явж байна. Тэгээ магадгүй бас ингээд галзуураатай ер нь өөрөөр амтны одоо принттэй ингээд нэг лукнд тослол бас айгүй сонирхолтой. За хэдүүлээ өргөжлөлөд аксессуараас бас хэсгийг харъя. Тэгээ Жерик түрүүний хэлснээр ер нь лукийг зөвхөн уцаар биш аксессуар яг бүтэн бүрэн болгодог. Тэгээд хэдүүлээс цаашаа гоё аксессуаруудад санахчаа. 22-900 болч. Тэгээ энэ болохоор яг юм гоё люрекстэй те ингээ гялдсан юм сетка трико ам байна. Энэ трико доор хөөрхөн гетертэй тэгээ шууд ингээ лофер өмсч амар хөөрхөн препи хөөрхөн лук болно. Massive одоо браслет те эмэг бас нэлээд трендэнд байгаа. Тэгээд одоо ийм браслет зөвхөн өдөр тутамдаа биш ер нь бол яг оройн те үржлэгийн юм лукыг нэлээд амьлуулж өгдөг. Төрөний нөгөө нэг western стил нөгөө цацагтаа сорочконд байсан. Тэгэхээр ковбой стил ингээ яг ковбой готлоо шүү дээ. Амар гоё өнгөтэй. Сая 2 жилийн өмнөөс л тэгээ жилийн өмнөөс ер нь амар славик одоо стил амар модонд орсон. Тэгээд ер нь одоо тэгээ нэг үс фьор тийм модонд орцоолоход бас аксессуарид зөвхөн одоо шүүп гэхгүй бас аксессуарид бас ингээд тийм үс нэмжил амар сонирхолтой харагдах юм байна. Энэ бэлээ бараа Jerry Peter анх ороод энэ шууд бэлээ нүдэнд тоссон амар хөөрхөн ингээ лукийг бүр үнэхээр одоо жишээ нь энэ хөөрхөн зах өмсөтэй оролт өмсөтэй энэ бэлээ өмсөх юм бол амар хөөрхөн тийм эмгтээлэг харагдах юм. Төрөний арсан юм овортоо те ингээ том бас эмэгнүүд бол төрөл төрлөөрөө байна те. Тэгээд энэ бол алтлаг байна. Төрөний бас нэг зарим хувцсууд нэм алтлаг аксессуристтэй байсан. Тэгээд өргөжлүүлээд одоо энэ эмэгээрээ бас гоё лукийн бүрэн бүрдүүлээд гоё болгохоор. Энэ 26 онд ер нь цэцэгний принт, цэцэг амар тренднд байгаа. Тэгэхээр энэ эмэг бас амар гоё. Бид тэр бас энэ эмэг
авч стайлингд ашиглаж исэн. Чихэн дээр бүр амар том гоё харагдахаар гоё юм. За хэдүүл хамтдаа дэлгүүртээ танилцлаа. Тэгээд нэлээ олон гой сонирхолтой луктууд гарахаар байна. Тэгээд бид хоёр одоо тус тусдаа 4 луг гаргаад хэдүүлээ эргээд хувц салхи өрөөнд уулзцгаая. Түр бай. За эхний луг маань болохоор иймэрхүү Нордик Европын стилтэй луг бүрдлээ. Энэ лукны санаа нь болохоор энд өмднөөс ихсэн байгаа. Надад бол энэ өмднийх нь өнгө нь амар таалагдсан. Тэгээд энэ өмд нь болохоор яг шинэ коллекцны шинээр ирсэн загвар байгаа. Тэгээд онцлог нь болохоор юм өндөр судалтай. Тэгээд надад болохоор тийм хуучны 80-аад 90-ад оны тийм vibe өгсөн байгаа. Тэгээд би бол гетраар дарцсан байгаа. Гэхдээ энэ өмднийх нь доотлын хэсэг нь ирмэг нь болохоор юм гой товчин детальтай. Тэгээд ерөнхийдөө өмдөг ингээд юм жоохон шараваартай ингээд юм доошоо юм нарийссан юм загвар болгосон байгаа. За дээр болохоор юм хоолойтой ноосон цавц өмссөн байгаа. Тэгээд энэ цамц нь болохоор бас энэ Нордиктэй хүүтний орны vibe-ыг бас өргөжлүүлэх гэдэг юм байгалийн өнгөтэй хоолойтой цамцыг сонгосон байгаа. Тэгээд бинд маш өвтэйхэн даунч гэсэн аягүй гоё юм байна. Лука жоохон минималистик харагдуулах гад дээр нь болохоор ийм коридороо те ийм хилэн материалтай ийм пижак өмссөн байгаа. Тэгээд яг хөө хүүтний бас ийм материалын онцлог нь болохоор амар гоё дулаах юм байна. Тэгээд бинд аягүй гоё өвтэйхэн хөдөлгөөнд бол ямар сад учруулдаг юм байна. За лука болохоор бас өргөжлүүлээд ийм минимал те жоохон unisex харагдуулах гад ийм лофер гутал сонгосон байгаа. Хөлөнд бас маш өвтэйхэн. Энэ хавьдаа ингээд юм нүхтэй тэгээд амаа хаагаад те ингээд хоолоороо сийхгүй тулд ингээд тавччихсан юм байна. За эхний лук маань ингээд юм корпорат, офисны тийм лук хийжлээ. Тэгээд ер нь одоо бас гадаа хүйтэн баамчид энэ дублонктэй шууд нүдэнд туссан. Тэгээд ер нь харахад жоохон хар саарал, цагаан тийм лук бүрдчихлээ. Тэгээд жоохон байгалийн цэвэрхэн өнгөнөөр зохицуулчлаа. За дотроо нэхээ тайлахаар ийм лук бүрдсэн байгаа. Тэгээд эхний бол хамгийн онцлог юм нь болохоор надад шууд нүдэнд тусах энэ сароочк туссан. Тэгээд энэ сароочк болохоор зөвхөн ингийн сароочк биш бол нэгт бол амар гоё урт. Тэгээд зөвхөн оффист одоо самчиг биш энэ палачик бас өмсч болно. Тэгээд хоёр талахаараа яг энэ симметрик асимметрик байдал нь амар таалагдсан. Ингээд хэн ч өөр те. Тэгээд ингээд өмдөн ч гэсэн доор нь бас яг юм адилхан асимметрик өмд сонгосон байгаа. Ингийн клот онцлог нь болохоор цамцтайгаа адилхан ер нь асимметрик байгаа. Нэг тал нь юм шулуун мөртлөө нөгөө тал нь имплиситтэй. Тэгээ тэр нь болохоор яг ингээд цамцтайгаа хамт нийтдээ асимметрик лук бүрдүүлээд маш сонирхолтой харагдаж байгаа. Тэгээ лук нь болохоор аксессуарууд бүрэн болгодог. Тэгээд миний эхний аксессуар болохоор юм бүс сонгосон. Тэгээ бүс нь болохоор яг юм мөнгөлөг өнгөтэй төмөртэй. Тэнгүүтээ өөр амар тийм минимал стилтэй хар юм бүс байгаа. Дараагийн яг лукийг гоё болгож байгаа аксессуар болохоор юм зангаа байгаа. Тэгээд энэ зангааны оронд танд хэтэрхий санагдвал бас юм бүстэйгээ адилхан silver аксессуар бас юмж олон те хүзүүний зүг. Халио брендийн энэ гоё эмэгнүүд үлээ. Энийгээ ч гэсэн ингээд эмэг өдөр тутамдаа юм уу эсвэл үжиглэг өмсч болохоор амар хөөрхөн эмэг байлээ. Тэгээд хоёр өд юм билээ. Нэг нь шигтгэтэй. Энэ лук төр би бол арай минимал тийм яг silver-ын сонгосон. Тэгээд мэдээч ажил хэрэг чинь угаасаа цүнхэхгүй бол явахгүй. Тэгээд энэ том цүнхийг сонгосон. Яагаад гэвэл энэ дотор бол ер нь бүх юм багтахаар илээ. Тэгээд ер нь ажилдаа ингээд гоё явж болно. Тэгээд хамгийн онцлог нь болохоор энэ хоёр итемийг болохоор тэгээд тус бүр өөр бас лукнууд бүрдүүлж болно. Заавал ч юм офисны биш өдөр тутамдаа ч гэсэн өөр темтэй зохицуулаад өдөр тутмын лук болж байна. За энэ дараагийн лук маань ингээд ийм корпоратив офис лук болчлоо. За тэгээд энэ лукны онцлог гэвэл 3 ширхэг 69,900 гэдэг рейлээс бүрдүүлсэн байгаа. За яг энэ лукны санаа бол яг энэ юбкнаас ихсэн. Энэ юбк нь болохоор рейл дээр хараад ер нь бол шууд өнгөнтэй материал нь анхаарал татсан. За энэ материал нь болохоор юм костюмны судалтай материалаар хийгдсэн байгаа. Тэгээд ийм нуулаастай нийт юбкэнд би бас амар дуртай. Тэгээд энэ юбкны бас онцлог нь бас байгаа. Энэ хажуу талдаа ийм хаглаатай учраас энэ юбк нь бас маш сонирхолтой тий асимметрик ийм сонирхолтой лук бүрдүүлэх боломж олгож байгаа. Юбкта яг адилхан материалаар хийгдсэн өргөн загвартай юм өмд олцсон. За энэ өмд болохоор миний размераас нэг 2 том байгаа. Энэ өмд бас ер нь лук сонирхолтой харагдаж байгаа гэхээр өмд нь агай гоо өргөн том харагдаж учраас
лук нь одоо доор илүү юм masculine-тай харагдаж байгаа болохоор миний биений пропорц бас бага зүү харагдаж байгаа гэж бодож байна. Тэгээд дээрээ өмсөх юм хайжсэн. Тэгээд энэ лук бас монохром те одоо all grey те бүх юм ингээд дээрээс доошо саар байх боломжтой байсан. Тинчээ зөндөө хоолойтой гоё минималистик стилтэй цамцнууд байсан. Гэхдээ би энэ өмнөний юухныхаа цагаан бүсийг бас дэмжээдээ дээр цагаан өмсвэ санагдаад тэгээд тэнцээ тэрэл дээр маань бол зөндөө юм сарочгнэ тий цагаан цамцны сонголтууд байсан. Тэгээд би яагаад энэ цамцыг цамцсан бэ гэхээр энэ цамц нь болохоор материал нь маш гоё тий. Тэгээд дээрээс нь дундаа юм өшөрлцсөн юм детальтай болохоор бас логик илүү сонирхолтой харагдуулж магадгүй гэж бодоо. За тэгээд надад бол энэ детлийн декольтега ингэж нэлээд онгойлгох боломжтой гэдгээр энэ цамц таалагдсан. Тэгээд одоо энэ чэйж хэсэг маань ингээд задгаа тэгээ илүү жоохон мөр гарсан учраас энэ лук маань жоохон зөөлрөөд илүү эмгтээлэг харагдаж байгаа гэж бодож байна. Цэцхэн одоо хээдэ цэцхэн хэлбэртэй юмнууд бол бас трендд орж байгаа. За энэ бас магадгүй миний бас ингээд декольте чэйж хэсэгтэй бас ингээд хослоод бас лукийг илүү эмгтээлэг харагдуулж байгаа гэж бодож байна. Тэгээд Calliope юм хөөрхөн цүнх байна. За тэгэхгүй угаасаа дулаараа тавар эхэллээ. Тэгээд бүгдээр пальтороо шилжих байх. Тэгээд энэ crop пальто бас айгүй гоё харагдлаа. Тэгээд яг та ихтэй ингээд монохром те бүхэн ингээд саалж байхаар яаж харахыг харалгаад. За хоёр дахь лук маань болохоор яг юм western бохоо тийм инди стилтэй болчлоо. Надад энэ лук бүр амар таалагдж байна. Тэгээд Jerry Butler яг ихэнд дэлгүүр хийж байхад яг хамгийн түрүүнд энэ coat амар нүдэнд туссан. Тэгээд энтэй бол заавалчлаг нэг лук бүрдүүлнэ гэд бодсон байсан. Энэ лук маань бас ингээд амар олон давхарлагаатай лук болчлоо. Тэгээд хэдүүлээ давхараар би тайлбарлаа явчээ. За ингээд total look болохоор одоо мэдээж хүйтэн баамчин coat-н дээр юм хөөрхөн өслөг хантааз нэмэхээр шийдсэн амар дулаах юм байна. Ингээд хантаазаа тайлангууд яг код маань гарч ирж байгаа. Тэгээд ер нь бол энэ код бас амар гоё өнгөтэй. Тэгээд хэлбэр нь бол гоё тэгшин яг ер нь хотын боохоо охин тэгэж харагдаж байгаа. Тэгээд ер нь өнгө нь амар гоё нейтрал болохоор гоё юмтай ингээд зохицох боломжтой. Дараагийн layer нь болохоор яг ийм лук байгаа. Тэгээд энэ цамц нь бүр амар гоё цамц байна. Тэгээд энэ амар урт болохоор энийг бол түрүү Jerry гийснэр те тавчин ингэж задлаад гоё юм секси болгож болно. Эсвэл бүрэн төвчлөөд бас палачиг өмсч болох юм байна. Принсэн дээр бас ийм бүс сонгоцсон байгаа. Энэ бүс маань ч гэсэн жоохон тийм western уур амьсгал оруулж өгж байгаа. Тэгээд мэдээж cowboy гуталтай энэ лукэн дээр бас гутлаа соличоод бас өөр уур амьсгалтай харагдана. Хүзүүн дээр болохоор хөөрхөн яг ийм олон давхарлагаатай ийм маслаг өнгөтэй яг ийм боохо стилдээс аксессуарс өнгөсөн. Дараагийн лук нь болохоор жоохон тийм боохо, готик лук бүрдсэн байгаа. Тэгснэ эмхтээлэг. Энэ лукныхын гол олцог нь болохоор өнгө байгаа. Тэгээ монохром ер нь бургунзи өнгөтэй лук бүрдсэн байгаа. Тэгээд энэ өнгө нь болохоор одоо сүүлийн хэдэн сизон бол тренднаас ерөөсөө гарахгүй байгаа. Хэдүүл лука юунаас бүрдсэнээс харъя. За дээр болохоор би ийм хөөрхөн кроптэй богино fur jacket өмссөн байгаа. Тэгээд энэ жакетныхаа нь үс нь маш зөөлхөн, бин дэвтэйхэн. Тэгээд хамгийн гол нь өнгө нь агай гой тансаг байгаа. За энэ лукны санаа болохоор анх ер нь бол энэ цамцнаас төрсэн байгаа. Тэгээд Tommy Pitor энэ цамцыг ер нь дэлгүүртээр нэрснээс хойш ер нь ингээд шүсэг гоожлоод харж байгаа. Тэгээд энэ цамцын амар хөөрхөн деталь нь болохоор ийм өслөг зах тэгээ өслөг юм хамцуутай. Тэгээд энэ нь болохоор хөөрхөн тийм 60s те нэг хөөрхөн ретро мэдрэмж төрүүлдэг. За тэгээд өнгө нь ийм бургунзи болохоор бас энийг ийм жоохон тийм готик эстетик руу оруулах бол боломжтой байгаа. Лука илүү сонирхолтой олон давхарлаатай харагдуулах гад дотор нь нэмхар торон цамц өмссөн байгаа. Тэгээд одоо 26 онд торон материалтай хувцснууд ер нь нэлээд тренд орж байгаа. За тэгээд дээрээс нь готик эстетиктэй стил нь болохоор яг одоо хідэн сизон бол трендээс гарахгүй байгаа. За доор болохоор юм сонирхолтой мизи урттай юм гой бургунзи өнгөтэй юб сонгосон байгаа. За тэгээд энэ юбкын онцлог болохоор юм гой хагалгаатай юм байна. Лукийг илүү секси харагдуулах юм зорилготой. Тэгээд доороо гутал нь болохоор бас Calliope өөрсдөө юм хөөрхөн loafer тэгснэ өсгийтэй. Тэгээд энэ гутал нь болохоор бас лукийг илүү хөөрхөн юм ретро харагдуул. Тэгээд энэ цамцтайгаа бас нэг жоохон 60-аад оны vibe оруулахад тийм зорилготой өмссөн байгаа. Энэ луканд болохоор арис сүлжмэлтэй үс тэгээд дотроо тороо юм өмссөн байгаа учраас ингээд өөр материалууд нийлээд бас лукийг илүү одоо сонирхолтой харагдуулж байгаа гэж би бодож байгаа. За дараагийн лук маань ийм street style жоохон готик урамсалтай жоохон панк юм шиг тийм лук бүрдчихлээ. Тэгээд ер нь total хар лук болчлоо.
Төрөөний хэлснээр ер нь бол хэрэг өнгөнд нь яг юм тод те деталтай шигтгэн юм төмөртэй амар олон юм decorationтэй байл ер нь ганц лукэнд бол ганц item нь л яг юм тод болгоод бусд нь ер нь жоохон natural те илүү төтөө юм байхгүй ер нь байсан дээр гэж бодож байна. Энэ өөрөө яг юм өндөр тайлтай судалтай юм шиг байна. Тэгээд би өөрөө яг size-аар том аваад тэгээд ер нь жоох ингээ унжуулсан. Тэгээд ийм oversize тийм том өмд болгоцсон. Тэгээд дээр яг ийм өмдтэйгээ адилхан материалтай ийм бомбер сонгосон байгаа. Тэгээд ийм бомбер нь болохоор яг билеттэй detail авахгүй ер нь амар цэвэрхэн. Тэгээд ийм crop стилтэй юм байна. Бомберныхаа дээр бас ийм лук илүү сонирхолтой болох гээд ийм mittens зүүцсэн байгаа. Тэгээд mittens олго яг бомберны дээвэр гаргацсан. Тийм илүү сонирхолтой харагдах юм болоо гэд. За тэгээд бомбераа тайлах юм бол дотор нь яг ийм гоё торон цамц байгаа. Тэгээд Жэри төрөө бит хоёр хэлснээр те торон цамц ер нь байхад илүүдэхгүй. Тэгээд ер нь бүх юм дээр гоё зөгцсөн лукийг гоё сонирхолтой болгоно. Жохоо илүү секси тийм дита нэмнэ. Тэгээд яг над шиг ингээд бра зүүхээ санаа зовд юм бол дотроо бас яг ийм өөр төрлийн юм нэг юм арай битүү бралета байдаг. Эсвэл бас бойзен дээр ингээд хорлоод өмсч болно. Би болохоор өөрөө M size өмсдөг. Тэгээд энэ цамцаа болохоор би албаар XS size давсан. Яг бол өөрийнхөө нэг хүүсээ гаргаад тэгээд өмдөн ч гэсэн том болоод ингээд доошлоод цамцын эсрэг дээшлээ. Тэгээд дунд нь яг юм одоо нүцгэн биений зааг үүсээд тэгээд ер нь бол жоохон тийм 90-ад оны тийм grunge vibe оруулах гэдэг яг юм гэд сайзуудаа сонгоцсон байгаа. Төрөөний хэлснээр дахин хэлчээ. Тэгээд ер нь accessories бол лукийг бүрэн болгодог. Тэгээд өнөөдөр яг энэ лук дээр болохоор би нэг accessories нэмье гэж бодоагүй. Тэгээд яг та төсөл бас энэ өмдөн дээр гоё дахиад юм мөнгөлөг стилтэй юм бүс нэмж болно. Тэгээд би болохоор энэ үсэн дээрээ ингээд юм крабик зүүцсэн байгаа. Хром стилтэй. Тэгээд үржүүлээ бас юм яг адилхан мөнгөлөг те хром стилтэй юм гоё зөвхөн эмэг зүүж болно. Эсвэл кафе эмэг ч юм уу. Тэгээд мэдээж юм хөөрхөн цүнх болохоор лукийг бол бүрдүүлж байгаа. За тэгээд энэ лукны доор болохоор миний яг энэ сүүлийн ярих юм болохоор маш гутал амир чухал байгаа. Тэгээд ер нь бол яг юм өргөн oversized өмд өмсвөл аль болох эсвэл юм шүргэр урт хамартай юм гоё бүүцтэй эсвэл төфөлж болно. Эсвэл бүр том юм аргазар уултаа бүр том бүүтэй болно зүг харагдана. За энэ сүүлийн лук маань болохоор жоохон 80-аад оны элегант стилтэй лук бүрдүүлнэ санагдаад энэ лук бүрдчихлээ. За энэ луканд болохоор 5 тренд багтсан байгаа. За эхний тренд нь болохоор color block гэдэг тренд байгаа. За энэ трендийн учир нь болохоор нэг лук нь 20-оос дээш өнгө хослуулах тийм тренд байгаа. За миний хувьд болохоор хаки улаан өнгө хоёроо хослол айгу гой санагдаад энэ лук бүрдүүлчихлээ. За хоёр дахь тренд болохоор military стил буцаад эргээд модонд орсон байгаа. За энэ нь болохоор миний бомбер ер нь жоохон тийм хуучны винтаж нисгчээ стилтэй байгаа. За тэгээд энэ бомберынхаа надад таалагдсан юм нь болохоор нэгт энэ дауныхаа текстур нь агайгаа таалагдсан те. Ер нь энд болохоор 3 тренд нь орж ирж байгаа. Ер нь хувцснууд нэг жоохон эдэлгээтэй, хуучсан те, хуучирцсан. Тэгээд даунууд нь ингээд гантцсан те урагдцсан тийм стилтэй одоо материал модонд орсон байгаа. За тэгээд хоёрт болохоор энэ бомберны надад фит айгу таалагдж байгаа. Нэг том мөртэй мөртлөө доор юм бэлхүүсэн дээр юм бариу. Энэ болохоор гоё бас юм 80-аад оны vibe-ыг бас ингээд өгж байгаа. Дараагийн тренд нь болохоор animalistic print байгаа. Ер нь амтны төрөл бүрийн print модонд орсон байгаа. За энэ луканд болохоор миний хувьд бол энэ цамц тэгээд гутал ер нь юм амтны принттэй хослуулсан байгаа. За тэгээд энэ амтны принттэй улаан өнгө бас маш гоё цогцож орж ирээд. Тэгээд дараагийн тренд болохоор өргөн бүс байгаа. За тэгээд энэ өргөн бүсний сонголт нь яагаад хийсэн бэ гэхээр бас ийм тайлдаа өргөн бүс зүүснээр энэ лук нь илүү бас нэг 80-аад оны хуучны элегант юм стил нэмэгдэж байгаа болов уу гэж бодоод. За энэ цамцны хувьд болохоор надад бас энэ цамц нь илүү тийм том мөртэй байсан бол илүү миний стилтэй байх байсан. Тэгээд лайф хак гэвэл те өөрөөр өмсдөг размераас нэг ганц 2 том размер аваад тэгээд дотор нь мөр оёод хийчихэд бол яг гоё power moment 80-аад оны стил илүү харагдана. За тэгээд трикон дээр бас нэг лайф хак байгаа. Энэ болохоор Calliopas миний өмнө авч ирсэн улаан өнгөтэй трико байгаа. За тэгээд триконыхаа тэр оймс хэсэг тэгээ уртлын одоо хуруундад хэсэг нь тайраад авчихад ер нь ийм бас штриптэй юм гоё бас тренд 80-ад оны стил харагдуулах юм трико болчдөг. Энэ лук нь болохоор жоохон тийм нэг ийм стилтэй те нэг жоохон элегант нэ тэгээд орой өдшгөнд гарахад бол айгуу гоё лук болсон гэж бодож байна. За ингээд сүүлийн лук маань болохоор яг ийм жоохон оройны үдшид өмсөх боломжтой тийм элегант лук гарлаа. За тэгээд лука тайлбарлах нь ер нь доороос нэхлээ. Сүүлийн үед ер нь нэлээд тренд байгаа яг ийм авазин тэгээд шараваар өмдний загвар байгаа. Тэгээд таад бас лайф хак хэлэхэд ер нь яг бэлээ яг ийм шараваар өмд байхгүй бол өөртөө яг нэлээд юм өргөн
загвартай. Гэхдээ яг тийм намирсан өмд олоод тэрийг ингээд гутландаа ингээд доотлын хумаад хийчихэд ер нь яг юм шараваар загвартай болчихно. За тийм мэдээж доор нь болохоор яг юм шөрөөр хамартаа ер нь тийм бүгдс байвал гоо харагдана. Бас мүүл өмсч болно. Цамцын хувьд ярих юм бол энэ цамц маань болохоор цаанаас яг ийм биш байгаа. Тэгээд ер нь яг тэгшгэн байгаа. Тэгээ би жоохон лука сонирхолтой болгоё гэд тэгээд энэ хувьдаа нөгөө браныхаа дотроо хийж хумаад гэхдээ та болохоор ингээд браны дотроо ихгүйгээр гоё тийм брошнууд байдаг ч тийм атлаг өнгөтэй брош хийсэл энэгээрээ гоё ингээд одоо ингээ хавчаад бас хийчихвэл амар гоё тийм лук илүү гоё сонирхолтой хэлбэртэй болж байгаа. Лукийг болохоор яг юм гоё элегантны болгож байгаа нь болохоор мэдээж аксессуарис байгаа. Тэгээд би болохоор өнөөдөр яг юм атлаг аксессуарис сонгосон. Дагаад ийм атлаг өнгөтэй юм том гоё бүс байгаа. Энэ нь болохоор яг лукийг бүрэн болгож байгаа. За тэгээ илүү тийм араб, жоохон тийм жипси стил оруулах гэвэл бүсээ бас юм унжгар гоё олон ингээд юм гинж оруулж болно. За тэгээ энэ лукийн хамгийн сонирхолтой хэсэг нь гэвэл 69900 та 3 хитэн багтааж авч бол гэдэг жишээлбэл би сонгосон. Тэгээд энэ лук нь болохоор за аксессуарис нэмээд за нэг 150 мянгадаар багтсан юм лук байгаа. За битүүртэй хамт байсан баярлалаа. Битүүрийн бүрдүүс лукт таалагдсан гэж найдаа. За тэгээд таад Калио брэндээ яриад хүн болгоо өөртөө яг таарсан те ямар ч нөхцөл өмсгт юм гоё идэмүүд олно гэж бодож байна. За тэгээд селен дуусахаас өмнө газ ирээд ер нь худалдаа олтуудаа хийж амжаарай. Бараг 100 хэдэн гаруй блог бүрдүүлэхээр юмнууд байлээ. За тэгээд хэдүүлээ дараагийн видео шопингээр уулзцаая. Бай.